Сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 98 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Heaven is under our feet as well as over our heads. Henry David Thoreau. За тэгэхээр өнөөдрийн маань персептик хэлсэн хүний талаар хэдүүлээ эхлээ сонирхоод үзье. Henry David Thoreau гэж хэн байсан бэ гэд үзэхээр тэрээр 1817-оос 1862 оны хооронд амьдарч байсан Америкийн нэрт байгаль судлаач, эссе бичигч, яруу найрагч, гүн ухаантай хүн байжээ. Тэрээр орчин үеийн байгаль хамгаалал болон иргэний эрх чөлөө, энгийн амьдралын хэм маягийн үзэл баримтлалыг үндэслэгчдийн нэг гэж үздэг юм байна. Thoreau шинэ Английн трансцендентализм буюу хийсвэрлэлээс татгалзаж практик амьдралыг эрхэмлэх гүн ухааны урсгал гинэ. Түүний гол төлөөлөгч бөгөөд хүний сэтгэл зүрх үннийг байгаль дэлхийдээ ойр байснаар таньж чаддаг гэж үздэг байв. За түүний гол бүтээлүүдээс сонирхоод үзвэл Walden гэд 1854 онд хэвлэгдсэн түүний хамгийн алдартай бүтээл. Thoreau Walden нуурын ирэг дээр өөрийн гараар барьсан уртсандаа 2 жил гаруй хугацаанд ганцаараа амьдарсан туршлагатай үндэслэн энэхүү номыг бичсэн бөгөөд энэ нь материаллык хэрэгцээнээс татгалзаж ухамсартайгаар амьдрах тухай гүн ухааны бясалгал юм аа. За иргэний үл дагах байдал буюу civil disobedience гэд 1849 онд бичсэн улс төрийн эссе. Энэ эсэндээ тэрээр төр засгийн шударга бус хууль тогтоомжийн эсрэг иргэн хүн өөрийн ёс суртахууны дагуу тэмцэх үүрэгтэй гэж үзсэн байна. Энэхүү бүтээл нь хожимо Махатма Ганди болон Мартин Лютер Кинг нарын тэмцэлд гүнзгий нөлөөлөл үзүүлсэн байна. Мөн Thoreau Америкийн нэгдсэн улс дахь боолчлолыг тууштай эсэргүүцсэгч байсан бөгөөд зогтсон боолуудад нууц төмөр замаар дамжин эрх чөлөөгөө олох бичлэн тусалдаг байжээ. Тэрээр зөвхөн онолж байгаагүй бөгөөд газрын хэмжигч багш хийж байснаас гадна гэр бүлийнхээ харандааны үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлж байсан практик сэтгэлгээтэй хүн байжээ. Тэгэхээр хэдүүлээ ингээд амьдралынхын талаар ингээд сонсоод үзэхэд ер нь яг энэ хэлсэн үгнээс нь бас энэ хүн маань өөрөө ямар хүн байсан бэ гэдгийг бас ойлгох боломжтой юм болов. Түүний хэлсэн үгийг хэдүүл орчуулъя л та. Деважин гэдэг нь бид нарын хөл доор мөн дээрээс нь бид нарын толгой дээгүр байна гэв. Яг нэг жоохон махчлаа орчуулахаар юм болжлаа л да. Гэтэ ерөнхий гол утга санаа гэхээр деважин гэдгийг одоо бид нар нөгөө жоохон байхад ингээл төсөөлөхөд нэг сахиусан тэнгэрүүд амьдардаг. Тэгээд нөгөө сайн үйл хийсэн бол дараа төрөлтөд деважинд очдог гэд нэг тэгж ярьдаг нэ. Ер нь бол нөгөө нэг хүүхдийн кино, хүүхэлдэйн кино эднэр дээр ч гэсэн тэгж төсөөлөх тийм одоо юу гэдэг үнцгийг нь тавьж өгдөг байсан болохоор бид нарын хувьд бол дотор бол деважин гэдэг бол нэг тийм аз жаргалтай газар, тэрэнд хүрж иж баг аз жаргалтай болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар тийм ойлголтууд ингээд нэг гүнзгийгээс суучсан байдаг хэдий ч яг үнэндээ тэр деважин гэдэг зүйлийг одоо нэг олж харсан хүн ер нь бол байхгүй, олж харсан байсан ч гэсэн олж харсан гэдгийг батлах тийм боломж бол байхгүй. Тийм болохоор яг юм нэг хийсвэр төсөөллөөс гараад хэдүүлээ бодит байдал дээр буугаад үзэх юм бол деважин гэж юу вэ гэхээр бид нарын эргэн тойронд байгаа бид нарыг хүрээлэн оршиж байгаа энэ бүх зүйл маань деважин болж чадах юм аа гэд. Бид нар яг одоо нэг хүний нүд гэдэг бас их сонирхолтой. Зарим тохиолдолд нэг сэтгэл зүйн ямар байдалтай байгаагаас шалтгаалan нүд маань нэг бас юмыг хит гоё болгож харах, эсвэл хитрхи мухай болгож харах буюу нэг сөрөг зүйлсүүдийг ингэж хайлайт буюу тодруулж харах, эсвэл ингээс зөвхөн сайн сайхан зүйлсүүдийг ингээд тодруулж харах гэдэг тийм нэг тийм
өстө уцаар ярих юм бол уцны камераар ярих юм бол амар гоё фильтртэй. Тэгээ бодохоор нөгөө нэг яг одоо байгаа бид нар эргэн тойрныхоо ингээд амьдарч байгаа энэ нөхцөл байдал ч юм уу энэ зүйлсээ ингээ хараад энэ л яг Деважин гэдэг нь байх та гэж бодож чадчихвэл бас тэр чинь өөрөө таны хувьд ингээ Деважин гэдэг ойлголтод хүрч байгаа. Эсвэргээрээ зүгээр ингээд одоо яг юу гэмдэ ер нь би нэг хэлдэгтэй нөгөө аз жаргалтай байна гэдэг нь тухайн хүний сонголт байдгаа гэд. Хүн заавал одоо би одоо ийм юм л хийчих юм бол аз жаргалтай болно гэж өөртөө тийм нөхцөл тодорхой юм шалгуур зааж өгдөг ч гэсэн яг үнийг хэлэхэд хүн тэр юм хийсэн хийгээгүй ер нь аз жаргалтай байх хэсгээ яг өөрөөсөө шийддэг. Яг тэрнтэй адилхан бид нар ч гэсэн өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлийг энэ л яг Деважин гэдэг нь ахтай гэж харж харахгүй юу гэдэг нь бас бид нарын сонголт байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаараа энэ хүргээд өндөрлөе. Тэгээд та өнөөдөр Деважин амьдарч байна уу? Эсвэл Деважин биш өөр газар амьдарч байна уу гэдгийг хийх сонголтыг чиний итгэл танд панда чиний гарт үлдээ. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.